За нөө манай өрхгэрийн санхүүг доош нь нэг явуулж байгаа. За дээш нь нэг явуулж байгаа нэг хоёр хүн байгаа шүү дээ, тий. Тэгээд яг манай ихнэрийн хувьд бол ууг надаас хамаагүй л аазтай. Оддоо юм унгаахтаа сайн. Ер нь бол нөө инхээ төвшөө гэдэг юм партууд кейс батл нэгэнтэйгээ ингэж хин үнэтэй айтем унгаах вэ гэдэг юм бичлэгүүд явдаг байсан танаар санаж байгаа, зэрэг суулж байгаа. Тэрэн дээр бол инхээ ерөөсөө нөө мөнхийн үсэж тавьж тийм ээ. Үсийг минь илжсэн. Яг соло батл дээр бол одоо ямар ч байсан би илүү өргөж байгаа 3 удаа M9 Bayonet Doppler Ruby унгаацсан байгаа шүү дээ. Нэг нь $22,800 үнэтэй. Тэгэхээр би нэг $60,000 болоод K-drop дээр ерөнхийдөө profit хийсэн гэсэн үг. За тэгээ өнөөдөр тэр бичлэгний маань үргэлжлэл явах гэж байна. Бид хоёр бол мэдээж Silk Case-н дээр ангуучлаад хийгээд байгаа шүү дээ. Гэхдээ энэ удаа надтай бас ам нийлэх гэж тийм ээ. Манай Дагна одоо бас надтай хамт тэр case-ийг онгойлгох байх хэрэгтэй. Тэнэлт хийх гэж байгаа бол төвшөн гэсэн промо кодыг ашиглаад 20% бонус, 50 центийн урамшуулал, мөн төвшөн гэж giveaway хэсгээс хайгаад надаас зарлаж байгаа гифтүүдэд оролцох бүрэн боломжтой байна. Тэнэлт хийхдээ манайхан промо кодыг ашиглаж эдгээр бонусуудыг заавал авахаа мартуузаа. Мөн бичлэгэн дээрээ лайктаарч subscribe хийхээ мартуузаа. За яаж байгаа би энэ сая зүгээр нэг юм кейс онгоолгоод орч үзсэн байсан юм уу? Энийг тооцохгүй гэж. Зүгээр event-ийн кейс. Энэ Tiger кейс юмаа бол өгдгөл кейс юм байлээ. Би сая Shadow Tiger Doppler унгаасан. Eat me чигшигтэй. Эдгээр бас яг сонирхолтой байна. Би ингээ уг нь өөр гоё кейснүүд онгоолгомоор байхгүй. Хараад идсэн Silk кейснээс Gamma Doppler Emerald унгаачих юм бол Silk кейснээс үнэхээр хагцмаар нэр. Зя. Очиж. Яа. 3 хаб бис унгаач. Би энийг 3 унгаацсан. Инхээ нэг унгаацсан. Йоо аха тэр Dragon Lore. Тийм Dragon Lore. Баруун тал чи 2-оор өнгөрлөөсөө ямар ойрхон өнгөрдөг юм уу? Шаараа. Сэтгэл гэгэлзүүлж байгаа л да ерөнхий. За Talon iPhone ч байна. Энэ минчтэй тэгээд нүдэн төртөө байсан ч магадгүй шүү л гэдэг. Bowie knife, Gamma Doppler. Энд чи миний нэг аяа тэглэх байх. Тий. X тийм ээ? Тэ. Би бас хэсэг бас хэрэгэлсэн. Тэгсэн. Бэдгүй. Сайхан сүрлээ. За энэ чи мөнгө нэлээд доошлоод. Би одоо яг энэ хүү бичлэгээр л тийм ээ? K-drop-ийн балансыг, одоо wallet балансыг аврахгүй болвол тэгэл ер нь Silk Case-нээс үрд хагцтай билүү гэсэн бицэн бодрол. Энэ бас ерөөсөө ундаггүй айтем унж байна. За буцаад баланс дээшсэн манайхаа. Fade унж байна. Энэ хараа ингээ нэмэгдээд байгаа хгүй үнэ. Fade хаан. Тэр нэг баруун. 600 хэдэн доллар байсан. Нэмэгдээд байгаа байхгүй. Үннүүд нь би тэгээд энэ CS айтемнуудын үн нэмэгдээд байна гэж сүүлийн үед анзаарч хараад байгаа. Маш өндөр магадaltaй болсон guys угаасаа нэмэгдэж байгаа. Өмнө авдаг байсан, хэрэгэлдэг байсан, барьдаг байсан скинүүдээ одоо харангуут л бүр юу вэ? Би ч Slaughter гэдэг тэр Butterfly-ыг 2000 хэдэн зуун доллараар анх ер нь татчихсан байхгүй 2600. Тэгсэн чинь сая сүүлд татхад би $4,000 татсан шүү дээ. Яг л надаа өмнө би тэр Slaughter-гээ Butterfly-ыг барьдаг л байсан. Oh my god. Намлан байхгүй юм боо. Тийм ээ. Сайхан маань видео уншаад ханх дамраа начигнуулаад. Надад гэхдээ M9-аас илүү зүгээр энгийн энэ Bayonet таалагдсан. Би энэ Bayonet-уудыг бас энгийн Bayonet-уудыг бол бас Doppler-уудыг өнгөөр нэрсэн шүү дээ. Гомч чиг сайхан чиг байсан та. Миний inventory-д ч одоо 3-4-өөр гівчидэг байл шүү дээ. Jackpot. Ямар гоё юм бэ? Бараа унаад тахт. Ийм хөдөлгөөл байна. Бүр супер байна. Ийм хөдөлгөөл. Яа, тэр Dragon Lore. Энэ Dragon Lore ерөөсөө огт унаагүй байгаа. Dragon Lore-ыг нэг унгааж үзэх бас хүсэл их. Gamma Doppler суусан chance их юм биш үү? Тий. Энэ хоёрын chance яг адилхан байгаа байхгүй. Тэгэхээр ерөнхийдөө бол та бас Dragon Lore унгаацсан л гэсэн үг юм байна л да. Dragon Lore-оос бол хамаагүй илүү юм унгаацсан ер нь бол. Тийм байна.
goes I'm happy clap along if you feel like a сүрж байгаа юм шүү. Гэтэ нэр ингэсэн одоо өнөөдөр сүрх юм бол зүгээр уучлаарай боли. Bye silk гэсэн тийм ээ. Үнэхээр Тэгвэл инхээ хичээн унгааж байгаа юмны баажд бол таних нугалж л шүү дээ. Аараа юм томчлоо шүү дээ. Автомат болоос л. өнөөдөр зүгээр silk гэснээс хасахгүй юу гэдгээ зүгээр ингээд үзчихээ зүгээр 90 шиг өөдөөс харж байгаа л. Нэр үнэхээр баяртай гэж байна. Аагчсан баяртай гэж байна уу? Wallet balance 4000 руу унлаа. Йоо, хим хэмжээндээ байгаа чи. Come on ч та. $1750 онгоолгож байгаа лөө. 5 онгоолгож. Энэ жоо ашиг Баскард шит юм аа. Яа. Дээ. Сайхан сүрж ин та. Сэрги. Хөөх. $4000 ороод ирж байна. Ер нь бол гэхдээ K-drop бас хүнийг сүрүүлдэг team сайт бол биш. За би одоо харуулнаа. Одоо ерөнхий зүгээр сүрсэн л дээ, тэ. За нэг гуруулаар өдөө гэж. Элвэ. Тагна яава. Чи миний case opening тагна болооч. Яа. Бодоол. Чүх. Бодоол байна ууг нь. Сүргийн даралт. Бид сүрхүү. Асурт. Сайхан сүрлээ. Come on man. Энийг хараа ууг нь ингэж болдог. Яа, 27 юм. Нэг ч онгоолгож барахгүй. Цагтаа бол онгоолгох боломжтой байсан. За яадаг вэ гэхээр тэр дээрээс энийг ногоон оноо шүү дээ, тэ. Энийг exchange руу оруулаад all гэд тэгээд энэчнээс скил сольж авдаг. Энэ нь бол ерөнхийдөө танд буцаан олголт өгж гэнэ гэсэн үг. Тэгэхээр 1139 долларын StatTrack Minimal Wear Boreal Forest Karambit буцаан олгож өгч байна танд. За та энийг татаж авч болноо. Альсгүй бол апгрейд хийж болноо. Альсгүй бол зүгээр зараад ингээд дахиад явж болноо гэсэн ийм хөө буцаан олголт байхгүй юу. Тэгэхээр одоо би энэхүү буцаан олголтыгоо бас та бүхэндээ ингээд шууд нүдэн дээр чи сүрүүлж үзүүлье. За одоо ийм карамбит руу сүрүүлж үзүүлье. Зогсъё. Нэр гэж сүрчдэг. Тэглүү яадгийг би сүрнэ гэж хэлээсдэг шиг. Silk case fuck you. Баяртай үрд хагцсан silk case мөн авчиж намайг сүрүүллээ. Ээчээ. За silk case дээр дарсан байсан зүрхөө буцаага авлаа. Уучлаарай. Баяртай. Үнэхээр сторомжлуулж чамд үнэхээр ханлаа. Маш удаан хугацаанд бас чам нээлээ. Эцэц чи нулимлаа. Атгийн новш. За тэгээ бурхны авралаар би бол ямар ч silk case-наас хагцсан. Инхээ шамтарсан зав. Инхээ бол одоо яах юм бол мэдэхгүй. Цаашаа нэг парт явж үзье гэж хэлхийг бол үгүйсэхгүй. Тэгэд инхээ ямар хариу өрөх нөө? Хүлээцгээе тийм ээ.